never thought I'd ever feel this way again. And everything was going wrong till you found me and you made me believe Үзэгчтэй нэвтрүүлэгтээ эргээд тавтаа морил. Одоо та бүхнийг сүүлийн үеийн рекламанд маш олон сэтгэл тоногссон ийм дөрүүдийг бүтээж байгаа нэг жүжигчин бий. Тэгэхээр энэхүү жүжигчнийг тайзнаа урихад тун таатай байна. Энэ жүжигчин бол соёлын тэргүүний ажилтан Баттөмөр таныг тайзнаа урьж байна. За гараад ирээрэй. Орой минь сон хөвцөн ч болно. За орой минь. Юуны өмнө танаа нэвтрүүлэлд оролцож байгаа энэ зочдтой энэ орой минь хүргье. Энэ яасан бэ? Бата амра одоо бид нэр ажилтай. Тэг хамгийн гол нь чи тэр хэлсэн бүгдлэрлээс үүсээд гээд уг нь зочдтой өөрөө яах вүш. Хүлээлг вүш. Хүлээмээр л байна. Тийм үү? Энэ яасан бэ? Чи гараад надаас уучлах гоогараа. Нэг юм байна. Жүжигчин Батагийн топ 9 мэдээ миний гарт байгаа. Тэгэд энийг өөрөө айгуу гоё. Энэ яасан бэ гэдэгтэйгээ ингээд жоохон паузлаа. Тийм биднэрт бас нэг тийм алга даших завсар өгөөд явуучвал их зүгээрээ. Тэгэх юм бол та бүхэн яриа цаашаа өшөө халав их гоё болно. За ингээд жүжигчин Батагийн топ 9 мэдээний 9 дугаарт нь Ингэнэ. Жүжигчин Бата банш гэдэг хочондоо ухаангүй дуртай гинэ. Үгүй яах вэ нөө хөрх эцэг ихээс заяасан энэ онгорнууд мөд чинь бас тийм ээ бас янз бүрээр хиллэгдэг байлаа л та хүүхэд ах банш Бата буузнууд мөдгөлөө тий. Энд ухаангүй дуртай жагаа гэхдээ дуртай энэ сайхан нүдэрээ нэмсгэлсэн энэ сайхан нүдэндээ энэ нүдэрээ нэмсгэлсэн энэ нүд чи айгүй янз нь штэ. Жүжигчин Батагийн топ 9 мэдээний 8 дугаарт нь. Ой, нандаа дараа мэдээнүүд банштай холбоотой юмнууд байгаа. Банш Бата балган шиг хайр сэтгэлтэй үнэнч нэг гинэ. Жүжигчин Батагийн топ 9 мэдээний 7 дугаарт. За, энэ асуултыг хариулахаас өмнө бас нэг мэдээлэл би өгье тийм ээ. За, энэ балган гэдэг Монголын сонгодог зохиолч Дашдоржийн Нацагдорж энэ сод хүний учиртай гурван толгой зохиолоор Монгол фильм студийн ерөнхий найруулагч захирал зол жаргалахыг бас бусад хүмүүст мэдэлж. Золоохтой уулын би сүүлд ярих гэж бодчихсон. За дараад нь би зочтой яж. Тэгээд би энэ асуултын хариултанд хариулъя тийм ээ. За тэгээд энэ удахгүй 10 сарын 14-нд Тэнгис зөргөө Соём кино театрт нээлттэй хийх юм байгаа. Энэ кино маань учиртай гурван толгой. Тэгээд манай ширээн дээр мөн одоо X Studios Production-ы залуу жүжигчин Онон энэ охин энэ зохиолын учиртай гурван толгой киноны хорломагийн дүр тоглосон байгаа. За мөн Юндангийн дүрд загвар өмсөгч Амгаа маань тоглосон байгаа. Баяр үргээ. За Нансалмагийн дүрд одоо загвар өмсөгч Сайнаа гэдэг энэ охин тоглосон байгаа. За ингээд энэ зуныг амжилттай сайхан Монгол фильм студийн хамт олонтой хамтдаа энэ зуныг Арангаа аймгийн Чулууц суманд амжилттай натуурт гарч кинога зураг авалтаа дуусгаад одоо тун удахгүй монтажны ажил дуусаад Тэнгис зөргөө Соём кино театрт одоо 10 сарын 14-нд нээлттэй нэгж байна. Тэгээд Банш Бата балган шигээ хайр сэтгэлдээ үнэнч нэгнөө гэдэг энэ асуултанд ингэж хариулж байгаа юм байна тийм үү? Балган шигээ хайр сэтгэлдээ үнэнч хүнөг бол үнэнч байлгүй яах вэ? Үнэнч хайр сэтгэлдээ үнэнч. Гэхдээ балган чи юу нэг жоохон нэг тиймэрхүү нөхөр шүү. Тэр чихөө зохиолын тэр балганы дүг шүү дээ. Би ч амьдралын Бата шүү дээ. За тийм үстэй. Би ч жүжигчин Батагийн топ болоор нэрвэл жүжигчин хүн шүү дээ. За. Жүжигчин Батагийн топ 9 мэдээний 7 дугаарт нь. За жүжигчин Батагийн эмэгтэй хувилбар түүний эхнэр гинэ. Тийм тэгээд интернет адилхан.
Тэгээ зарим нана найзууд нөхөдүүд анх ингээд найз бүсгүүшүүдээ ингээд найз бүсгүүгээ найзуудаа танилцуулахад манай найзууд юу вэ бата танаа дүү чи юм уу гэдэг. Гүй манай найз ах юм манай одоо гэр бүлийн хүн болох юм байгаа гэхээр хүү хэвээ заяаны анууд гэдэг шиг л тэгж ярьдаг байсан. Яг яаж учирж исэн бэ? Гүг тий. Яг царайгаа хараад адилхан хүмүүс бас сонирн болно шүү дээ биз дээ. Тий. Би өөрөө яг толинд харж удаа л гэж бодсон шүү дээ. Тэгээ хүн чинь өдөр болгон байнгын хүүхд ахуй насаас толинд өөрийгөө хардсаар байгаад тийм нэг үгэл тэрнтэй би бас судалгаагаар бас үнэнч байж болох юм. Ортой байж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Тийм царай хайгаал яваад идэг ч. Яг тийм царайгаач хайгаад байгаа. Ингээл толинд харахаар өөртөө адилхан үнэтэй бас ингээд уулзгаар бас сэтгэлд мэдгүй өөр ирэхгүй ингээд ойрхон дотн санагддаг юм уу яа гэдэг. Гоё санагдаад байна. Гоё санагдсан юм байлгүй. Тэгээд эхнэртэйгээ их адилхан манай эхнэр надтай маш их адилхан. Хүүхдүүд Манай хүүхд бас адилхан. Тэгээд би өөрөө жоохон бас хазартай, манай эхнэр жоохон хазартай, манай охин манаас хазартай. Тэгээ манай гэр бүлийг жоохон хазартайхан гэдэг. Тий. Тэгээд энэ юунаас нь явах вэ? Тэгээ их адилхан хүмүүс байдаг. Жүжигчин Батагийн топ 9 мэдээний 6 дугаарт нь Жүжигчин Бата хатуу хэлсэн оноо ахтай гомдож нэг хэсэг сэтгэл санааны гүн шоконд орж нулимс мэлмрүүлэн ганцаараа гөлрөн суудаг болжээ гинэ. юу болсон? Мэдгүй энийг бол өстой санахгүй байгаа юм ба энэ өстой юу ч болоогүй. Айгу ойрын хүмүүсээс чинь бид нар авсан л. Мэдгүй өстой бөмбөд. Ер нь яг ийм жүжигчин ингээд хамтлаг дотор нэг ийм ирэмб байгаа шүү дээ. Тийм. Нэг тийм жоохон дарамт марамт байх. Байхгүй юу байх юм бэ? Дарамт харин гэхдээ ямарваа нэгэн юм дээр урлаг бол диктатуртай тийм ээ цаг баримтлах тайзан дээр бие зөв авч явах ахмадуудынхаа үгийг тий сонсох үлгэр дуурайл авах дуршлагаас нь хуваалцах гэх мэтчлэн одоо ийм шаардлагууд одоо байдаг. Тийм ээ би өнөөдөр одоо нэг хэдэн кино тоглоо, хэдэн тайзны шоу тоглолтод тоглолоо гэд тэднийхээ үгийг авахгүй нэг ингээд одоо манайх нар оддын өвчлөөд ингээд яваад өгч болохгүй тийм ээ арай өөр тийм диктатурт байдаг. Гэхдээ тийм болохоор энэ мэдээлэл бол бодлоо байна энэ асуултанд Шал бодлоо юм. За 5 дахь намташсан хэрэг 13 дахин гэдэг шиг жүжигчин Бата чимэг болсон гоё үгийг яг зохимжтой үед нь хэлж олныг байсгах гэсэн тактикаар ажиллаж эхэлжээ гинэ. Тэгээ энэ болохоор юу л дээ нэг тайзны тоглолтууд кинон дээрс одоо ихч мэдж байгаа баха манай X2 Production-ы миний хөрчтгөр киноны саундтрак бүх киноны дуу хөгжмөөр нь New Star Studio ажиллаж байсан. Тэгээд нөгөө тавханч мэднэ бууж авын дүр дээр мөн үү тийм үү гэл тэр канон дээр хэрэглэгдэг дараад нь скайтли их зөв онж харж намайг бас тэр рекламда тоглуулж ийсэн юм байна. Тэгээд яг энэ яг шигтгэн өгнөд зохимжтой газараа яг зөв чимэг болж ихэвлүүл айгүй гоё ингээд хүмүүс зүйлд нь ярианд ордог юм байна лээ. Бата тэр нөгөө хоёр яг динүүгээр яг одоо ингээд яг ингээд тууштай ингээд яагаад байгаа юм бол байхгүй л дээ. Тактикаар ажиллаад байгаа гэж бичсэн байна л да. Тийм юм бол байхгүй. Гэхдээ ер нь яг чиний рекламнууд дээр ч юм уу кинонууд дээр хэрэгжилж байгаа тэр үг тэгээд дээрээс нь тэр дуу авианы өнгө давхуцхаараа зэрэг хүмүүст айгүй сайн хүрээд байгаа байхгүй. Тэр чи тэр ямар реклам блэ нэг эмэгтэй хүний дүр тоглолцсон билүү нэг реклам байдаг шүү дээ. Skytlink баг би тийг санаад байна. Тий, тэр л баг тий. Тэрийг одоо яг оригиналаар нь явуул яаж вэ? Тэгээд одоо энийг айгүйх олон газар хилдэг болохоор энэ нөгөөтгөө л хилж яан ярьж яан гэдэг одоо тэгж бодох юм байхгүй тийм дотор. За байхгүй. Тэ энэ хүмүүс юм. Бано би чамд хайртай тийм үү? Ээж нь авлаа. Би ч гэсэн чамд хайртай мөн үү гэдэг баг. За гэх мэт. Ямар сод явчихваа. Зохимжтой газар хэлэхгүй болохоор тийм ээ аваацсан хүмүүсийн хүлээ авалт арай баг байна. Тэгээ та нар ихтэй жоо хаалгадчихгүй энэ яасан. За дөрөвтгөн жүжигчин Бата гудамжинд явахдаа нүдний булангараа хүмүүс миний зургийг авч байгаа болов уу гэж харах зуршилтай гэнэ. Ёстой энийг ёстой мэдгүй. Нүдний булан бол байна уу? Харин нэг бага жижигхэн булан бага. Тэг.
За энийг ястаа мэдгүй ястаа анзаарч явсангүй. Бодож явсангүй. Бодмоор юм байна тий. Бодмоорч юм бэ. Тийм үү. За. Жүжигчин Бата өөрийг нь жинхэнэ од болгосон тийм юм үү гэдэг үгээ биен дээрээ шивүүлж гинэ. Тийм үү. Төө байхгүй шүү хөө юу. Үзүүлэх үү? Ястаа байхгүй. Байхгүй. Юу гэж дээ. Энэ арай яац асуулт байна өө зүгээр. Байхгүй. За хоёр дахь нь жүжигчин Бата хамтлагийнхаа акулуудад долгонож хацар дээр өнсүүлэх дуртай гинэ. Байхгүй. Гэтэ ер нь бол хайрлна үст. Өөрийнхөө хамт ажиллаж байгаа хамт олноо сайхан дэмжиж хайрлаж явах шиг сайхан юм энэ орчлон орууд дэлхий дээр байхгүй шүү дээ. Нэгээ ер нь сайхан сэтгэлээрээ хандаж ер нь бие бинийгээ сайхан хайрлаж хөндлөж явах шиг сайхан юм байхгүй шүү дээ. За, жүжигчин Батагийн топ 9 мэдээний 1-дүгээрт нь. Жүжигчин Батад эротик кинон тоглох санал хизээч ирэхгүй гинэ. Яагаад ирэхгүй гэж бод? Ирж болно шүү дээ. Тийм ирэхгүй байж магадгүй. Яагаад вэ? Яахавтай хөөрхөн тэгэл бас дэлгэцэн дээр бас нэг тохирох царай дөрөх би галбир байж болно шүү дээ. Би ч бас хөөрхөн мандгар юм чим. Гэхдээ яагаад байж болохгүй гэж. Одоо хэрвээ санал тавьбал бас ингээл турж мураал бас айтайхан болох тал юм болж байна. Бата ер нь хизээ жүжигчин болцсон юм бэ? Тэр жүжигчин гэдэг ийм жижигхэн юм ер нь хизээнээс мэдэгдсэн юм бэ? Гэр бүлд чи эсвэл өөрт чинь эсвэл чамайг жүжигчин болооч гэж зөвлөсөн хүмүүс. Ийм л дээ жүжигчин болцсон юм бэ гэд би жүжигчин болоогүй. Одоо суралцаал явж байгаа. Би энэ мэрэгжлийг насаараа суралцсан тийм ээ. Тий. Одоо би жүжигчин болчлоо гэж хинж хизээж хэлэхгүй. Насаараа суралцж байдаг. 60 70 80 хүрснийхаа дараа өвөөгийн дүрд, эмээгийн дүрд тоглож байхдаа тий мдээгүй сураагүй юм а үргэлж шинээр сурж мэдж байдаг. Тийм болохоор аяах надад жүжигчний авьяас болох авьяас нь жоох ингээд байгаа л гэдэг бах. Тэрийг ингээд ааж мааж ингээд хөгжүүлээл яваад байл гэж боддог юм. Мэдсэн бай. Хизээ мэдсэн бай. Тэрийг үү? Хэн мэдсэн бай? Мэдгүй одоо тэгээд 2002 онд жүжигчний анги төгсөөд тэгээд 2004 оноос X2 production жүжигчнээр одоо хүртэл ажиллаж байна. Тэгээд 2003 онд Бацаева түүний нөхдөд шоунд тоглож хахад манай одон чимэгч, гавьяач одон чимэгч, гавьяат аглах маань, онаах маань бас санал тавьж ирсэн. Манай тоглолтод нэг оролцоод гэж хэлж ирсэн. Дараад нь би ч өөрөө хэдэн сарын дараа танаа тоглолтод нэг оролцоод ёо та нар нэг намаа нэг үзээд хийчээ шалгаад тааж болохгүй бол тэгэл хөөгөө явуулж байгаа. Жохон болох нэг жоохоо нэг юм байгаа юм бол тэр дахиж намайг хөөхгүйгээр яг энэ дараа жихэн тоглолтод аваад байгаа ч гэж би гуйж орж ийсэн. Тэгээд тухайн үед найдан дөрж багш маань маш сайхан халуун дотноор хүлээж авч тэгээд одоо хүртэл бас өөрхөн таалагдаад байгаа юм байлгүй. Тэгэл жохон ч гэсэн жүжигчний зүй байгаад байгаа юм байлгүй. Тэгээд байлгаал нь шүү дээ. Тийм үү. Бата. За асуултуудад хариулт болсон. Асуултууд ерөнхийдөө өндөрлөлөө. За. Танаа ширээ рүү хэдүүлээ очие. Тэгэхээр танаа ширээн дээр учиртай 3 толгой гайхалтай киноны хамт олон сууж байгаа. Түрүүн чи зогсгон бас манай үзэгчдэд танилцууллаа. Тэгэхээр том золон ах маа сууж ин за мөн загвар өмсөгчд маа сууж ин чи өөрөө суучих. Би энэ хавцаа ингээд хөрхи ингээд дандаа ингээд суучт юм уу? Энэ хоёр гэрлний дунд яг ингээд багтдээ би өөрөө айгүй. За золон хаар сонь сайхан юу байна. 2 3 кинотай л зунжигаал үзээд байх шиг шүү дээ. Тийм ээ би нодлон одоо жил гарангийн өмнө өвөр монголчуудаа нийлээд 10 дахь гэж нэг киноны зураг авалт хийсэн. Тэгээ одоо пост продакшныхны ажил бас нэлээд удаан хийгдээд одоо яг ерөнхийдөө дуусч байна. Одоо Бээжинд бид нар дууны Dolby 5-ыг хийлгэж чинь тэгээ тэрний дараа өнгө янзлах бас нэг ажил бий. Тэргээ дуусчих юм бол тэгээд 11 сарын ихээр л болов гэж бодож байна. Нээлттэй хийн. Тэрний завсраар нь гэх юм да. Гэхдээ завсраар нь гэдгийг бас жижиг гэж битээ бодороо. Битээ тэгж ойлгоорой. Тий зүгээр яг
үндсэн бидний артын хийх үндсэн бидний ажил бол ерөнхийдөө шударч исэн учраас нэгдүгээр хоёрдугаарт Монголын киноны уран бүтээлчдийн гол ажиллах сезон үедээ Монголд яг зуны үйлрэл бол харьцангуй айгүй богинохон штэ 6 сараас за нэг 9 сар одоо яг өдий хүртэл энэ хооронд л 100 байдаг. 100 яагаад 100 гэж байгаа юм гэхээр зуны дэлгэр цагт харагдах талаас сайхан байдаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт өдөр урт байдгийг. Тэгээд дулаан бүлийн учраас ажиллахад амар байдаг ч гэдэг юм уу. Тийм учраас зуныг бид нэр зүгээр байж болохгүй, алдаж болдоггүй. Тэр утгаараа бид нар энэ 100 амарчсан уран бүтээл хийх ёстой гэж тооцож исэн. Тэгтэн бид нарт Монгол контент компанийн хамтарч ажиллая гэдэг санал тавиад тэгээд энэ залуучуудад бас хэрэгтэй айтайхан кино хийгээд тэгээд бид нар бол яг хуу манай Монгол фильм бол сүүлийн уран бүтээлүүд дандаа түүхэн кинонд хийжсэн. Эрдэнэ улангуй анхужуул болон Чингис хаан дээр бүрэлдэхүүнээр орж исэн. Тэгээд сая бид нар өөр Монголд 10 гэж кино хийсэн. Дандаа түүхэн кинонууд дээр тэгээд бас яг хуу тэр дундуур ганц нэг залуучуудын кино хийсэн. Тэгээд бид нар бас нэг юм залуучуудын мөртлөө бас түүхэн ийм хосолсон хэлбэртэй байвал бас энэ залуучуудад сонирхолтой байх болов. Нэгдүгээр, хоёрдугаар бас жишээ нь учиртай 3 толгой гэхэд одоо юунд нь ч гэдэг юм нансалмаа гэдэг хэлэхэд зарим одоо хүүхдүүд мэдхгүй юу гэдгийг те. Тэгэхээр энэ хүүхдүүдэд ерөнхийдөө нэг бид нар яг учиртай 3 толгойг яг баа бэгүү тавихгүй штэ. Бид нөөс өөрсдөө импровизац хийж байгаа. Тэгэхдээ манай кино ингээ үзчихэд яг Дамжин сүрэнгуан учиртай 3 толгойг ч юм уу. Нэг бол Нацаг доржийн үүлийн 3 толгой гэдэг их зохиолыг нэг уншчих юмсан гэсэн нэг цөөхөн хитэн хүүхд унжигсан гараасаа. Дараа нь дөөрийн театрт учиртай 3 толгой дөөр тоглоход яг жинхэнэ оргин ямар байд юм бэ гэдэг нэг цөөнч гисэн залуучууд очиосоо гэж ингэж бодож бид нар энэ киног хийж байгаа. Зүгээр яг хүмүүс бас бодож болно. Энэ золоо өөрөг их мундаг болчихгээд тий учиртай 3-ыг одоо барьж авч яах гэж. Учиртай 3 байтугай юугаар ч гэсэн энэ арчилсан нийгэмд хинч кино хийж болно. Учиртай 3-оор дахиад хүн кино хийж болно. Чингис хаанаар дахиад кино хийж болно. Магадгүй аватар ч гэсэн. Ерөөсөө бүх юмуд нээлттэй байдаг. Тийм учраас яг энэ цаг үеийнхаа бид нар өөрсдийн тусгал болгож нэг энэ үед ийм хийж ээжээ. Дараа нь бид нар 10 жилийн дараа магадгүй нэг өндөрлөгт хүрчих юм бол тэр үед бид нар нэг ийм л хэмжээнд хийж ээжтэй гэж харна. Магадгүй тэрнээс доор болчвол тэр үед бид нар гялалцаж явжтэй гэж харах байх гэж боддог. Одоо яг нь ер нь 20 15 ер нь яг идэр насны залуучууд бол ер нь учиртай 3 толгой гэж хэлэхээр зүрх ерөнхийдөө дийлэнх нь мэдхгүй байх талтай. Тэгэхээр яг энэ киног бүтээхэд яг танаа багийнхны барьсан хамгийн гол зүйл ер нь яг сая их болж таарад шүү дээ. Ер нь бол залуучууд энийг өдөө мэдээсээ үзээсэй. Тиймдээ ч яг эдгээр залуучуудыг та бүхэн сонгож тоглоулж. Тэгэхээр жүжигчтэй та бүхэн бас товчхон танилцуулахгүй. Яг яаж пробор хийж одоо сонгож авсан юм. Тэг яг бид нар бол жүжигчдийн яг про кастинг асуудал дээр бас их ярилцсан л да. Яг кино гараагүй байх жоохон нууц дэлгэх хичээл байна л да. Бид нар жишээ нь одоо энэ 4 жүжигч кино яг хизээ гарах вэ? 10 сарын дундуур гарна гэдэг тийм зорилт тавьчаад бид нар ажиллаж байгаа. Тийм. Тэгээ энэ 4 жүжигчин бол одоо яг учиртай 3 толгойн 4 байгаа. Гол. Тэгээ бид нар нууц задлахад энэ 4 маань орчин үеийн хувилбар дээр тоглоно. Дээр үеих дээр бас тоглоно. Зөв. Тийм. Тэгэхээр бид нар би бол яг найруулагч хүний хувьд дүр сонгохдоо бас бодож байгаа байхгүй. За орчин үеийн хувцсамсууд энэ аягүй гоё залуу гоё хүүхэн байх нь. Тэгэл үндсний хувцсамсууд бас энэ ямар байх вэ? Гэдэг ч юм уу. Бас бусд кинонуудыг бол бас жоохон эдрэхтэй байсан. Тэр нь ур чадрын хувьд. Одоо энэ чи 2 мэрэгжлийн жүжигчин байна. Энэ 2 залуу бол яг мэрэгжлийн жүжигчин биш. Тэгэхдээ бид нар мэрэгжлийн олон жүжигчдийг үзсэн. Бусд нь ерөөсө чадахгүй болохоор мэрэгжлийн биш жүжигчин авцсан гэж бодож болохгүй. Бид нар бас тэр шин дүр гаргая гэж бодсон тий. Тэгээ бас дүрдээ тохирох тэрийг нь бид нар харсан. Тэр утгаараа бид нар 2 мэрэгжлийн биш залууг авсан. Тэгээд одоо бол зураг дууссан. Тэгэхэд би бол сэтгэл их хангалуун байгаа. Мэргэжлийн жүжигчин биш гэхэд сайхан тоглосон. Бид өнөртөө баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр түрүү хэлчихлээ шүү дээ. Мэргэжлийн буш анх удаага кино тоглож байна. Тэгэхээр бас залуучууд маань бас энэ кино тоглоход ирэнд хэр сайхан гоё байсан. Тэгээд дээрээс нь сайхан гоё байхын зэрэгцээгээр хэцүү өндөрлөлтэй зүйлүүд бас нэлээд байсан болоо гэж би дотроо бодож байна. Тэгээ мэдээж энэ
маш том алдартай зохиолын Нансалмаагийн дүрд тоглосон. Тэгээд хамгийн анх пробонд орохдоо бас айгүй сандарч ирсэн л та. Тэгэл 2 3 удаа дуудаал тэгэл ингээд хамгийн эцсийн хариуд нь одоо тэнцсэн гэдгээ сонсоод бол өөрөө маш их баярлж байсан. Тэгээд бас Батаахтай экстуцийн онон гэгч тэгээд амгаатай бол яг нөө загварын тайзан дээр танилцчихсан. Тэгээд тийм учраас айгүй гоё багтай манай бусд хүмүүс маань ч гэсэн айгүй сайхан баг бүрдүүлж чадсан. Тэгээд хамгийн гоё зүйл нь гэвэл яг дээр үеийнхэн зургийн үеэр яг Монгол хувцас тэр тухайн үеийн Монгол ах нь бол үнэхээр гайхалтай болж чадсан болоо гэж бодож байгаа. Тэгээд үзэгчд бас тэндээс бас үзэж бас биднээс тэгээд найрлагчаар маань бас бахарах баха гэж бодож байна. Хорлмаа гэдэг дүр бол ер нь бол ер нь тэгэл тэнд жи айгу товчгоо хэлчлээ. Би нэг хэлэх гээд ингэсэн чинь зэрэг айгу шудраг хэлчлээ. Хорчин нөхөр байгаад байдаг штэ. Энэ дүрд ингээд тоглоход ер нь яг санал тавихад хэрхэн яаж хүлээж авсан бэ? Манай X-Tos production-ийн хавар 7 сард Сосор орон махтай хамтраад сайтар хэрэгцүүлгээд жүжиг тавьж байсан. Тэг яг энэ жүжигийн бэлтгэлийн үеэр Монгол фильмээс ирж проп авчихсан байхгүй. Тэгээд эхлээд юусоо тэнцэнэ гэдгээ ч мэдээгүй. Тэгээд бэлтгэлээгээл оройн тоглолттой жүжигээ тоглоол тэгэл явжсэн чинь Монгол фильмээс залгаад ингээд тэнцчлээ. Ирээ дахиад проп өгөхөж гээд. Тэгэхлээр би ямар дүр дээр гэдэг юм мэдгүй байсан. Ямар ч байсан Нансалмаагийн дүрд бол болохгүй хаа гэдгийг ми гадралж ирсэн байна. Тэгээд золоох тэгээ юу Хорлмаагийн дүр тоглохоор болсон. Тэгээ би эхлээд бас Баярлсан уу? Баярлахаас илүү айсан. Энэ дүрийг бол энэ зохиолыг хүн болгон мэддэг тий. Тэгээ Хорлмаа гэдэг дүрийг бол яг хүмүүс одоо энэ жи идэр яриад байна л да. Хорчин багийн энэ гэдэг жоохон эвгүй л яриад ах шиг байна. Тэгээ энэ кинон дээр бол Хорлмаагийн дүрийг орчин үеийн хэсэг дээр амьдрал дээр Хорлмаа яг ариун хайрынхаа төлөө явж байгаа. Тэгээд орчин үеийн хэсэг дээр Хорлмаа яг ямар хүн бэ гэдэг утгаар нь харуулж хийж байгаа учраас киноноос Хорлмаагийн дүр яг хорчин уугүй юу гэдгийг харах баха гэж бодож байна. Хамгийн анхны кино Юндэн гэдэг сайхан залуугийн дүрд тоглосон ба штэ. Ер нь бол Юндэн гингүүд хүн болгонд нэг л тийм сайхан монгол залуу төсөөлөгдөг штэ. Юндэн гөөгөө гэл. Тэгэхээр яг энэ дүрд тоглоход ямар санагдав? Загварын тайз, нас, киноны тайз руу ингээд орох. Мэдээж хэлгээ яг уу. Өмнө бол би мэдээж кинонд бол тоглож байгаагүй. Рекламд ихлээр орж ирсэн. Тийм, реклам клипхаас нэг орж ирсэн. Тэгээд ер нь зүгээр энэ кинон тоглосныхоо хувьд нэг зүйлийг маш их ойлгосон л тоо. Өмнө бол би зүгээр кино гэхлээр сонирхчийн зүгээс за нэг магадгүй үсрээд л шүмжлэгчийн зүгээс санддаг байсан тий. За энэ ингэж тоглож иймэрхүү кино болж тий нэтрэгээ тий. Гэтэ ер нь зүгээр кино гэдэг бол маш хүнд юм байна гэдгийг бол ойлгосон. За кино гэлтгүй ер нь мэрэгжил бүхэн тийм маш хүнд байдаг юм байна тий. Би багадаа гэдэг байсан аахгүй нэг бүх барилаа харахаар ямар удаан барилддаг юм бэ гэл тий. Тэгэл өөрөө нэг 7 8 дугаар ангиас носолж эхэлсэн байхгүй барилдаж. Тэгээд ихсэн чинь үнэхээр нэг өмсөөл, тонгороол тэр мөхийг хурдан ич болдгоо юм байна. Бас хүнд юм байна гэдгийг нь ойлгосон. Дураараа идвш. Тий, яг тийм дураараа идвш юм байна гэж. Яг тэрэн шиг жүжигчин ч гэсэн яг ингээ өөрөө тэр кинонд нь оролцоод тэгэхээр ямар хүнд юм бэ гэдгийг бас ойлгосон. Кино гэдэгт ганцхан жүжигчд биш тийм ээ. Ард нь сайн зохиол байна. Тэрийг нь сайн найруулагчд, сайн операторчд авч байна. Тэгээд мэдээж ивент итгэж байгаа байгууллага хамт олон байна. Ингээл маш олон баг бүрэлдэхүүн тэнд орж ажилдаг. Түүнийг ганцхан юу гэдгийг үзэгчдэд хүргэдэг гүүр нь бол мэдээж жүжигчин байдаг юм байна. Тэр утгаараа жүжигчинд бол маш тийм их үүрэг хариуцлага бол оногддог юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд анхны уран бүтээл гэдэг утгаараа ч юм уу мэдээж алдаж онсон зүйлүүд маш их байгаа бах. Гэхдээ зүгээр яг энэ туршлагатай хүмүүс найруулагч жүжигчд энэ хүмүүс ихэд иргэд байсан учраас бас яг заа зөвснийхэн дагуу ингээд чадах хэмжээгээр тоглосон байх анхны кино ч гэсэн тий. Хамгийн гоё таалагдсан хэсэг нь. Таалагдсан хэсэг миний хувьд яг шууд ярихад бодож ирсэн. Шууд л ярихад. Тий, шуудхан хэлэхэд кино зохиолыг уншиж байсан чинь эротик сцен гэдэг байна. Анх би бодож байгаа байхгүй. Энэ чи яасан зүгээр идвэ гэх. Тэгээд чиний эротик сцен юм уу эсвэл миний чиний тийм миний. За. Тэгээд нөгөө хэсгээр ордог байхгүй юу? За миний бараг хүссэн хэсэг ирлээ тэгэл. Миний чи юу? Тийм. Миний гаргаж байгаа дүрийн. За.
Тэгээд тий. Заавчлаарай буруу биш. Тэгээд нөгөө хэсэгтээ орсон тэгсэн чинь үнэхээр юу нөгөө миний бодож төлөвлөж байснаас шал эсрэгээрээ болоо явцсан. Юу загнуулаад олон Яг тэр хэсэг нь юу яг яад. тэрийг одоо кино үзэхээр одоо та бүхэн мэдэх бах тий. Ой зүгээр л юу яг яад. Яг ямар шүү сцен вэ? Ер нь яхаа тэгэл нэг тийм л хэсгээд авчих. За. Балгаан. Бата. Тэнд бол хоёулаа хов хүний чинь талаас ингээд хоёулаа нэлээ юм ярьлаа шүү. Тэгэхээр балгаан гэдэг энэ дүрийг бүтээхэд эн чинь бол одоо жүжигэн дээрээс ч үзсэн ингээл юмнууд дээрээс зохиолууд дээрээс уншихад ер нь бол нэг тийм айтар сүрхийн ноён л гараад идэг шүү. Тэгэхээр энэ дүрийг бүтээхэд ер нь хэр хүндрэлтэй дээрээс нь ер нь таалагдсан гэдэг юм хамгийн хэцүү байсан нь одоо юу байна? Тэгэлгүй яхаа. Тэгээд энэ Балгаан бол ямар нэгэн эротический тийм сцен бол байхгүй шүү. байхгүй. Дайрж байгаа л гэсэн. Яг энэ хэсгийг яг найруулагчийн групп зураачдынхаа групп зохиол бичсэн зохиолчтойгоо хамтарч маш сайхан ярилцсан үүдэн дээр тийм ээ. Балган гэхээр л ер нь яагаад ийм муу талын баян чинэлэг айлын хүүхдгэрэл яагаад ийм муу эсрэг талын дүр болчдөг юм бэ гэд маш сайн ярилцсны үүдэн дүрээ өмөөрж тийм ээ. Энэ залууч нь адилхан л хүн юм чинь хүнд дурлаж байгаа. Хайр дурлалынхаа төлөө зорилгынхаа төлөө тэмцэж байгаа ийм баатар байгаа шүү дээ. Адилхан л бас хинч тийм үстэй дурлалсан хүүхнийхээ төлөө Гэхдээ нөгөө талаас ямар ч хандгүй байгаад байгаа шүү дээ. Тэгтээ яах вэ? Тэр тухайн үе одоо зиндаанд юм биш үү? Орон шинэлэг эд хөрөнгөтэй айлын хөлт бол тийм үстэй. Тухайн үе чинь ерөөсөө амьдрал нь тийм байсан юм чинь тийм үстэй. Богтлоод аваа явчихдаг байсан гэл ном зохиол кинон дээр хүртэл өгүүлдэг шиг яг тэрнтэй адилхан тэгэл яг л балганы хүрээ балганы гэр орон тэгэхээр шин баян чинэлэг тансаг залуу байсан дурлал бүсгүйгээ яаж авч явах нь тодорхой шүү. Тийм маш үнэн сэтгэлээсээ чин сэтгэлээсээ энэ насламад дурлсан юм балган байсан шүү гэж хэлэх байна. Канон дээр одоо тэрийг өгүүлнэ. Тон удахгүй 10 дугаар сарын дундуур тийм ээ. Жолоох 10 дугаар сарын дундуур үзэгчд маань энэхүү яг нэр нь бол яг учиртай 3 Сая нэр асууж энэ балган ярьж энэ дээр би нэг юм ярьж гэж бодлоо. Ер нь бол яг нацаг дуржгүй анх бичгтээ өвлийн 3 толгойг нэрлсэн те. Сүүлд нь намжин сүрэнгөө авчирчтай 3 толгойг нэрлсэн. Тэгээ би энэ киног хийх гээд бас судалж явах явцад жаахан эргэлзэж байсан. Тэгээ өнөөдөр ч гэсэн ингээд 4 толгой ингээд авчирсан байгаа байхгүй юу. Тэгээ би нэрийг бас бодож ирсэн. толд нөө биетэй шүү дээ тийм. Яагаад учиртай 3 үгцэн яг аль 3-ыг хэлж байна дэс те. Энэ асуудал аягүй сонирн байсан байхгүй юу. Хэнийг хасах ёстой юм бэ? Тэгэхээр юмд нь аслам хоёр бол зайшгүй те. Нэг бол хорломыг хасах уу, нэг бол балганыг хасах уу. Тэгээ би өөр баг учиртай 4 гэж баг нэрлэлчтэй юм лүү гэж бодсон бас арайч бас болохгүй байхаас те. Хамтад бас Бодож тоглож байгаа болох уу тий. Тэгээд зүгээр яг энэ кинон дээр бид нар постэр бүх юм дээр ч гэсэн 4 хүнийг гаргаж байгаа. Учиртай 3 гэдэг нэртэй. Тэгвэл яг тэр үндсэн их зохиолыг хөндлөсөн гэдэг утгаараа бид нар 4 мөрөв янз янзын 3 дээр нэмэх нэг ч гэдэг юм тийм нэр өгөөгүй. Тэгвэл энэ кинон дээр бол яг энэ 4 хүний тухай гарч байгаа. Түрүүн хин Бата хэлж чинь өөрийнхөө дүрийг бас мэдээж өмөрч тэгж тоглоно шүү дээ. Гэтэл яагаад нэрээ нэг хүнд дурлж болохгүй гэж тийм ээ. Тэрүүгийн ёс заншил. Гэтэл хорломоо яагаад бас нэг залуу дурлчаад дурлалынхаа төлөө тэмцэж болохгүй гэж. Тэ эмэгтэй хүн гэхээр л дурлсан ч гэсэн ингээл өвдөө төврөл сууж явах алгагүй шүү дээ. Тэ. Тэр талаас нь бас нэг жоохон гаргая гэж бодсон. Тэгээ учиртай 3 гэдэг нэр. Нэр бол одоо учиртай 3 гэдэг нэртэйгээр гарах юм шүү дээ. Тэ. За үзэгчдээ тун удахгүй 10 дугаар сарын дундуур тийм ээ. Яг тэдэд гэдгийг тун удахгүй реклам сурталчилгаа телевиз хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үзэгчд маань мэдэх баг. Тэгээд та бүгдийн одоо энэ өрөө бидэн дээр хүрэлцэн ирсэнд их баярлалаа. Тэгээд цааш уран бүтээлд өндөр амжилтыг хүсье. Тайз дэлгэцийн бүх уран бүтээл. Их баярлалаа.